бол одоо чинь хэрэглэгчийн юм зомби болгоод ажиллаж байгаа юм л да. Тэгшээ. Тэр бол дэлгүүрүүдээр ороод хүн өөрөө ингээд мөнгө ингээд тоолоод имрээ тоолоход бол хүн судалгаа хийсэн байна л да. Хүн мөнгийг бол бас жоохон бодож зардаг байна. Тооцоод байдаг тий. Картаар зүгээр ингээд уншуулж яхад хүн бол нэг юм авах гэж ороод 3 юм аваад гараад ирдэг. Гэртээ ирээд үзсэн чинь 2 юм нь бол төдийлөн хэрэгтэй биш 2 юм авцсан л байдаг. Яг ийм замаар бол хүн нэг талтай бол одоо чинь банкын өдөр тутам бол ажиллаж тэр өрөө багасгаж байгаа ч нөгөө талд нь тэр өрөө нь бол банк томорч байдаг. Яг энэ эдийн засгийн өөрийнх нь энэ бол механизм л юм байна. Энэ бол хөгжил гэдэг шүү дээ. Энэ өөрөө орын юм гэдэг байгаа шүү дээ бүгд дээр. Тэ? Энэ бол банкын мөнхийн өрийн дарамт, өрийн дөнгөл юм. Тийм л юм байна. Энэ бол хэрэглэгчдэрч баг буруу орон дээр ч гэсэн хэрэгжил өгдөг. Ерөнхий бодлогын түвшин бол адилхан. Одоо жишээл баг буруу орнууд бас зээл өгөөд л нөгөө автобуснуудаа тусламжаар оруулж ирж өгөөд бүх юм нөгөө заа данаа ингээ яваад байгаа. Одоо ер нь тэгээд ямар нэгэн бид нар нөгөөдхөн төлөхөд үзээд байдаг болчтой. Одоо ямар нэгэн байдлаар бол имийг бол үйлдвэрлэх бол ямар нэгэн асуудал болсон шүү дээ. Тийм. Одоо хамгийн гол бол асуудал бол тэрийг борлуулах асуудал. Тэрийг зээлгч хамаагүй борлуулах асуудал. Хэрвээ борлуулалт байхгүй болчтой нь бол одоо нэгэнт бий болгоцсон байж байгаа тэр асар олон үйлдвэрлэлүүдийг хомих хэрэгтэй болно. Хүмүүс үйлдвэрлэлийг хомих болохтой зэрэг цомготход их болоод хүмүүс гудамжинд гарангууд нийгмийн докторгүй байдал бий бол нийгмийн докторгүй байдал болох улс төрийн докторгүй байдалд орно. Тэгэл ингээл бүх юм эмх замраагүй ийм л юмдаа орчих. Ийм байдалд либерал эдийн засаг биднийг авчирсан байж байгаа. Тийм. Яг тэрний ирэн бүтээл тийм. Яг энэ ирэн бүтээл авчирсан байж байгаа. Яг өнөөдрийн энэ байдал бол өнөөдрийн энэ өдөр бид нэрийг боожгаад нэг талаасаа бол магадгүй дэлхийн 2 дугаар дайнаас хойш хамгийн төгшөртэй үед бид амьдарч байгаа байхгүй. Тийм ээ. Бүр өндөр түвшний зарим судлаачдад гарцсан хамгийн дайны өмнөх нөхцөл гэдэг. Хамгийн тогтворгүй нөхцөл амьдарч байгаа. Ийм учраас л энэ номыг би орчуулдгийн гол нь болохоор хүмүүсийг манай эрх баригчдыг олж уншаасаа тий. Эн чинь бол бас нэг Монгол улс гэдэг айл гэрийг авч байгаа хүн бол төрөл бүрийн бол олон талын мэдээлэлтэй эндээ дүн шинжилгээ хийдэг. Тэ? Харьцуулж үздэг. Өөрийнхөө гаргаж байгаа тэр олон зөвлөгүүдийн яриад байгаа юмыг монгол хүний нүдээр Монголын тэрний язгуур гიშгийн үүднээс хардаг, тэр өнцгөөс хардаг юм байгаас л гэж хэлдэг.